Шашин шинжлэх ухаан хоёрын хамтын уялдаа. Бурхан биднийг адгуулсан амьтдаас ялгаатай байлгахын тулд бидэнд сэтгэн бодох чадварыг хайрлажээ. Хүн өөрийн оюун ухаанаа ашиглаж чаддаг тул олон үеийг дамжин хөгжин дэвшиж мянган жилийн өмнө байснаас өөрөөр амьдарч байна. Шинэ нээлт тололт нь хүмүүсийн ахуй амьдралыг сайжруулж, илүү тав тухтай тоглог болгосон бөгөөд өвчин эмгэг харанхуй бүдүүлэг байдалтай тэмцэх чадварыг олгосон байна. Гэвч бид оюун санаагаараа мөн өсөхгүй юм бол материаллык хөгжил дэвшил маань ямар ч сайн үр өгөөж өгч чадахгүй. Бидний оюун санаагаараа мөн өсөн дэвжээсэй гэж Бурхан шашныг бий болгожээ. Шашингүйгээр шинжлэх ухаан маш их хохирол учруулж чадахын адил шинжлэх ухаангүй шашин мөн их хохирол учруулж чадна. Хүн төрлөخت нь жинхэнэ ёсоор хөгжин дэвшихийн тулд шашин шинжлэх ухаан хоёрын аль аль нь хэрэгтэй. Энэ хоёр мөр зэрэгцэн алхах ёстой юм. Шинжлэх ухаан бидэнд арга хэрэгслийг өгч, харин шашин энэ арга хэрэгслийг хэрхэн ашиглахыг заадаг. Алах юм уу, сүхэн зөв ашиглах юм бол маш их хэрэгтэй зэмсэг. Гэвч алуурчин хүн алах юм уу сүхнээс бариад авбал нөгөөх ашигтай зэмсэг маань хөнөөлт зэвсэг болон хувирч болзошгүй. Өнөөгийн дэлхийн ертөнцийн гол доголдол нь юундаа оршиж байна вэ гэвэл шинжлэх ухааны ачаар хүмүүс янз бүрийн арга хэрэгсэл зэмсэгтэй болсон боловч эдгээрийг хэрхэн ашиглах талаар зааж сургах шашны сургаал байхгүй улмаас хүмүүс зэмсгийг галт зэмсэг болгон ашиглаж байна. Нөгөө талаас бид шинжлэх ухааныг огоорон өөрийн оюун ухаан юмыг ухаж бодох чадвараа ашиглахаа зогсох юм бол шашин харанхуй бүдүүлэг байдалд хүргэж улмаар мухар сүсэг болж хувиран хүн төрлөختөнд асраг хохирол учруулна. Урдийн цагт хүмүүс шашин шинжлэх ухаан хоёр хамтдаа зохицолдож чадахгүй гэж бодож байлаа. Харин Бахаула хэлэхдээ үнэн шашин бол шинжлэх ухаантай уялдаж зохицдог гэж хэлжээ. Бидний зүрх сэтгэл болон оюун ухаан нэг л үннийг хүлээн авах чадвартай гэж тэрээр мөн альцсан байна. Энэ бүлгээ Абдулхагийн альцсан нэгэн гайхамшигт үгээр төгсгий. Шашин шинжлэх ухаан хоёрыг Бурхан бүтээхдээ хүн төрлөختний ухамсарын хэмжүүр болгожээ. Энэ их гайхамшигт хүч чадлаа үл тоомсорлохоос сэрэмжил. Альвааг энэ хүү тэнцвэртэл хэмжиж яв. Итгэл үнэмшил бүхнээ шинжлэх ухаантай хослуулж яв. Үнэн гэдэг нэг учир. Ямар зөрчил байх ёсгүй. Шашин өөрийн мухар сүсэг зан уламжлал, утга учиргүй догм номлоос ангижран шинжлэх ухаантай нийцэж чадвал дэлхийн ертөнцийг нэгтгэн ариусгагч агуу их хүч чөлөөлөгдөн бүхий л дайн дажин эвдрэлцэл зөрлөдөн тэнцэл зөрчлийг хөөн зайлуулж хүн төрлөختөнд Бурхны хайрын хүч чадалд нэгтгэх болно. Баян ядуусын туйлшрал хамгийн их хэрхэн зүйл бол шударга ёс юм гэж Бахаула альжээ. Аяа оюун санааны үр миний үзэл бүхнээс хэрхэмлдэг зүйлийн дээд нь шударга ёс. Хэрвээ намайг хүсвээс шударга ёсноос нүрэн бубруул. Мөн Абдулхаа хэлэхдээ Бахаулагийн сургаалын хамгийн чухал зарчмын нэг нь амь зуухын тулд хүн бүхэн өдрийн талхтай байх эрх буюу амьдралын хэрэгцээг тэнцвэртэй хангах явдал юм. Ядуурал устж хүн бүр өөрийн эрх мэдэл тушаалын дагуу аль болох тав тухтай хангалуун амьдарч чадах тийм нөхцөл байдлыг бий болгох. Бидний дунд нэг талаас эд баялгаа даахаа болсон хүмүүс, нөгөө талаас юу ч үгүй өлсөж өгөх шахам амьдарч үз золгүй хүмүүс, зарим нь хид хідэн гоёмсог орд харштай байхад, зарим нь толгой хорогдох газаргүй байна. Зарим нь маш олон төрлийн үнэтэй тижээлэг тоолыг нэг удаад идэж байхад, заримд нь амь зогоохын тулд талхны зах үүрмэгч олоход хэцүү байна. Нэг хэсэг хүмүүс нь хамт торгоор биеэн ороож, ангийн ус сайн давуугаар хийсэн хувц өмсөж байхад, нөгөө хэсэг нь хүйтнээс хамгаалж чадах нүү гэмээр урагдах шахам нэмгэн хувцастай явж байна. Зарим нь хязгааргүй баян байхад, зарим нь туйлын ядуу байгаа явдлыг хянан сайжруулах нэгэн байгуулах хэрэгтэй. Баялагийг хязгаарлах нь чухлын адил мөн ядуурлыг хязгаарлах нь маш чухал. Альва туйлшрал нь сайн хүрэхгүй нь ойлгомжтой. Ядуурл туйлдан хүрч
Бүр өлсгөлөнд хүргэж байгаа энэ хаа нэгэн газар дарангуйлал байгаагийн шинж тэмдэг юм. Энэ явдлын эсрэг хүмүүс идэвхтэй тэмцэж асар их олон хүмүүс суурил ядуурлын зовлон гасланг унсан энэ нөхцөл байдлыг нэн даруй өөрчлөх ёстой. Паристайлцсан альдвар баян хоосны туйлшралгүй тэнцвэрт нийгмийн бүтээн босох талаар бахан шүтлэгт хэд хэдэн сайхан хууль бий. Эдгээр хуулиудын ихэнхийг дэлхийн засгийн газруудаас авч хэрэгжүүлэх ёстой боловч аливаа эдийн засгийн тулгамдсан асуудлын шийдэх нь үндсэндээ хувь хүнээс шалтгаалдаг. Бахаачууд материалог болон оюун санааны хөгжил дэвшилд хүрэх хүсэл зоригтой бөгөөд ингэхдээ тэд бахавлагын дараах үгсийг үл мартнаа. Баялаг хангалуун байдлын мөн чанар нь надад зориулсан хайр болоо. Намайг хайрлавас бүх нэг эзэмшин. Харин намайг үл хайрлавас үнэнхүү ядуугийн гачлан дуннаа. Баха хүний хувьд жинхэнэ баялаг гэдэг бол түүний зүрх сэтгэл шингэсэн бурхны хайр байдаг. Тэрээр энэхүү агуу эрдэнийн эзэмшиж чадваас түүнийг нь хинч түүнийг булаажуулж чадах бөгөөд эдийн баялаг түүнд агуу үнцнийг агуулж чадахгүй. Гадна талын ядуурл түүний аз жаргалыг авч чадахгүй. Бахавлаа хэлэхдээ аяа миний шивгчний үр. Ядуурсан хойно баяжж болох. Баяжсны хойно ядуурч болохын учир. Ядуур бас зовох хэрэггүй. Баяж бас өнгөрөх хэрэггүй. Зүрх сэтгэл маань энэ дэлхийн эдийн баялгаас чөлөөтэй оршиж чадсан тэр цагт өөрийн эд баялагийг ядуу зүдүү хүмүүстэй хуваалцахад нь Бахавлагын шавь нартай айлцсан нэгэн сургаал юм. Абдулхагийн нэгэн бичигт Бахавлагийн нэгэн сургаал болбоос өөрийн өмч хөрөнгийн бусад хүмүүстэй сайн дураар хуваалцах явдалд оршино. Ийхүү сайн санааны үүднээс хуваалцах нь хууль ёсоор хэрэгжүүлсэн тэг ширхийн ёсноос хавьгүй агаа. Үүний гол утга санаа нь хүн өөрийгөө бусдын өмнө тавих биш харин бусдын төлөө өөрийн амьдрал эд хөрөнгөө зориулах үзэлд оршиж байгаа юм. Гэхдээ энэ үзэл санааг хүн заавал мөрдөх ёстой хууль мэтээр албадан тулгадан шаардах ёсгүй юм. Ингийн оронд хүн харин сайн дураараа өөрийн хүсний дагуу амьдрал эд хөрөнгөө бусдын төлөө зориулж Ираны бахаачуудын жишээгээр ядуусын тусын тулд чин сэтгэлээс хөрөнгө чинээгээ зарцуулах нь зохилтой. Хүн хичнээн ядуу байсан ч өөрөөсөө ядуу хүн тусалж олсноо хуваалцах болох билээ. Баян чинэлэг хүмүүс бахавлаа хандаж хэлэхдээ аяа зам буулангийн баячуу та нарт би ядуусыг даатгсан. Та нарт хүлээлгсэн. Миний итгэлийг бүх хөсөрдүүл. Өөрсдийнхөө тог тухыг бүү өрхөн болов. Гачигдал дутагдалд орсон хүмүүсийг мартваас бэртгчин зангаасаа болж шийтгэгдэх болно хэмээн бахавлаа баячуудад анхааруулж байна. Аяа тоосны үр залхуурл назгайрлан мөхлийн замд хүргэж элбэг дэлбгийн модноос хүртгэхээс дутаахгүй хэмээн ядуусын тухай гүн шин санаа алдан өглөж байгааг баячуудад хэл. Харамгүй хөөгөөмөр байх нь өнөө миний ариун чанар. Миний ариун нандин чанараар өөрийгөө чимсэн хүн бүр буйнаар дэлгэрэг. Баян хүмүүсийг эд баялгаа эрдэнэ сангаа бусдын төлөө зориулахыг бахавлаа уриалавч ядуусыг гуйлахыг хоригложээ. Тэрээр хэлэхдээ хүмүүс амжуухын тулд ариун цагаан хөдөлмөр эрхлэх ёстой гэж айлдсан байна. Хувь хүмүүрт бурхны моторт түүний бүх шадар зарснарын хувь тавиланг оршдог тул ажил мэргэжлэн эрхэлж эзэн тэнгэр тэмүүлэн түүнээс өөр юу ч хүсэмжлэхгүй байваас зохино гэж тэрээр айлдсан юм. Бид өөрсдөөсөө илүү их хөрөнгө мөнгөтэй хүмүүст атаархах нь буруу гэж бахавлаа хэлсэн билээ. Аяа газрын үр сэтгэлчин атаархлын өчүүхэн жижиг өргөс нуугдж байхаваас миний үхшгүй мөнхийн инэрлэр шөөлийг хизээч үл хүртэх. Миний ариун диваажингийн анхлам агаараар үл амьсгалах. Эд баялаг нь уг ёсондоо нандин зан чанар биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Эд баялаг нь аюулдж хүргэдэг ёсон бий. Алтыг галаар туршдгийн адил бурхан хүмүүсийг алтаар туршдаг гэж бахавлаа хэлсэн билээ. Тэрээр мөн хэлэхдээ баялаг нь үнэндээ эрэлж ба түүний эрэлийн зориг хайрлагч ба хайрлуулагчийн хооронд давшгүй саад болох буюу баячуудын олонх нь түүнд ойртож
Сэтгэл хангалуун байдлын хотод морилно гэж байхгүй. Харин мөнхийн диваажинд ойртож хязгааргүй иргэшэлийн баялгаас хүртэгтэн. Эд баялаг саад болдоггүй тэр баян хүн сайн болоо. Агуу ихийн алдрыг барьж тангараглая. Тэр хүү буянтны сэтгэлийн гэрэлгийг газар дээр ард олныг наран гийгүүлэх адил Тэнгэрийн орныхныг ч бас гэрэлтүүлэх гэжээ. Тиймээс бидний амьдралын зорилго нь энэ дэлхийд амьдрах богинохон хугацаагаа эд баялаг хуримтлуулан тав тухтай хангалуун байдал хүрэхэд чиглэх ёсгүй юм. Бид оюун санааны баялагийг эзэмшиж, өөрсдийгөө таних, энэ ертөнцид юуны төлөө мэндэлснээ ухаарсан тэр цагт материалын эд хөрөнгө маань үнэнхүү өрөөгөөжөө бидэнд өгнө. Бахавлаа хэлэхдээ хүн болбоос өөрийн мөн чанарыг танин мэдэж, чухам юу түүнийг мандуулж, юу гутаадаг, юу түүнийг алдаргавьяан, юу ичхүр гутамшигт хүргэж, юу түүнийг баян чинэлэг амьдрал, харин юу нь ядуу зүдүү амьдрал хүргədгийг мэдэх ёстой. Хүн өөрийн ахуй чанарыг ойлгон, бод сэтгэлийг олсон тэр цагт түүнд эд баялаг шаардагдана. Өөрийн ажил хөдөлмөрийн үр шимээр эд баялгаа хуримтлуулсан мэрэгэн ухаанд хүмүүн нэн ялангуяа дэлхийн ертөнцийг гэгэрүүлж, улс үндэстнүүдийн сэтгэл зүрхийг ариусгахын төлөө буян үйлдэхээр босон тэдгээр шавнаар сайшаал магтаалыг хүртэх гавьяа тэмгэжээ. Энэ ертөнцийн эд баялаг бидэнд сайн уу, үгүй юу гэдгээс үл хамааран бид Бурхны хайрыг зүрх сэтгэлдээ шингээснээр оюун санаагаар баян байж чадна гэдгийг ямагт саний. Бурхан бидэнд бахавлагаар дамжуулан ингэж хэлжээ. Би чамааг баян болгож бүтээсэн. Юунд чи өөрийгөө ядуу болгоно вэ? Би чамааг гайхамшиг болгож бүтээсэн. Юунд чи өөрийгөө гутаана вэ? Эрдэм мэдлэгийн мөн чанараар би чамааг бий болгосон. Юунд чи надаас бусдаас гэгэрлэг ирнэ вэ? Хайр сэтгэлийн зуурамгаар би чамайг цогцлуулсан. Юунд чи бусдад зууралтна вэ? Чи өөрийнхөө дотрыг өнгийж хар. Тэгвээс агуу чадал бүрдэж, хотол төгсөн намайг өөрийн дотор олж үзэх болно. Аз жаргал бахавлагын бидэнд хүртээсэн нэгэн буян гიშгэн зүрх сэтгэлд маань бий болгон ургуулсан баяр баясгалан аз жаргал билээ. Бурхны хайр бидэнд байгаа учраас бид аз жаргалтай. Бид энэ дэлхий дээр богинохон амьдралынхаа зориг, утга учирыг таньж мэдсэн тул баярлаж байна. Бид хайртайгаан олж, түүний бүтээлж өгсөн нөлөөгөөр хүн төрлөختөн инх хамглан харьцаатай болсон учраас бас баяртай байдаа. Бахавлаа хэлэхдээ аяа тоосон доршиг анд нөхдөө хормостын ордондоо тэмүүлэгтэн баярт мэдээг өөрсөндөө зарлан тунхлагдтун хамгаас хайр тэрээр ирлээ. Тэрээр Бурхны үдэл нээлтийн алдраар титэм хийж хүмүүсийн өмнө эртний деваажингийнхаа үд хаалгыг нээлээ. Мэлмитэн гоо үзэсгэлэн ширтэх цаг ирж түүний дуу хоолойг чиг тавин сонсох эрен цаг тогтлоо. Хүсэн хүлээсэн хайрлагч хүмүүрт хамгаас хайртай нь хүмүүсийн дунд морилон ирснийг харагтун гэж зарлаж хайрын эзэн Тэнгэрийн элчид зээ бишрэл шүтэн маань түүний алдрыг толдон туяаран мориллоо. Аяа Бурхны гоо жавхлан хайрлагч та нар түүнээс хагцсандаа гутрахын орнд түүнтэй үрд холбогдсон баяр жаргалын дээдийг эдлэгтэн гэжээ. Хайртайгаа таньж осон түүний дуу хоолойг сонссны баяр баясгал бахаа хүмүүрийн зүрх сэтгэлийг эзэмддэг билээ. Алтан амиа хайртайхаа төлөө баяртайгаар зориулсан мянган баатрууд чухам ийм л агуу аз жаргалын гишгийг хүртсэн юм. Итгэл бишрлийн маань баяр жаргал бидний зүрх сэтгэлийг эзэмдсэн цагт энэ дэлхий дээр юу ч биднийг уйд хургууныг гутралд оруулж чадахгүй юм. Бурхны хайр бидний зүрхэнд байсан цагт ядуу зүдүү амьдрал, өвчин зовлон, хүндрэл бэрхшээлээ мартаж болно. Абдул Хашоронгийн хүнд хатуу нөхцөл амьдарч байхдаа байнгын аз жаргалтай байснаа олон тод урддаа. Тэрээр бичгтээ би хоригдож байхдаа аз жаргалтай байлаа. Би туйлын сэтгэл дүүрэн байсан юм. Яагад гэвэл би гэнт хэрэгтэн байгаагүй, харин Бурхны ирэхээр хоригдсон байсан юм. Бурхан Тэнгэр бадралтгүй. Би Бурхны үйл хэргийн төлөө хоригдл байсандаа амьдралаа хийдэмий үрээгүй. Харин Тэнгэрлэг үйлчлэл буйнд өнгөрүүлсэндээ баяртай байв.
Намайг харсан хинч болов шоронд хоригдож байсан гэдгийг төсөөлж чадхааргүй байв. Тэднийг харахад би туйлын баяр баясгалантай. Бурхны шиг талархал дүүрэн эрүүл сарвал байсан ба шоронгийн муу муухайд огтхон ч анхаарал хандуулахгүй байлаа гэжээ. Бурхан болон Бурхны үр садад зориулсан хайр маань биднийг эзэн тэнгэрээ магтан өргөмжлөх түүний адис ишгийг хүртэх гавьяатай болгодог. Бахавла ингэж үтжээ. Аяа хүмүүний үр сэтгэл зүрхнийхээ угаас баярлан баясагтун. Тэгэх ахвал надтай нүүр учирч миний үзэгсэн дүрийг толдон харах заяа чамд олдох болоо. Бахаач дүргэлж аз жаргалын гэрэл туяаг тусгаж явах хэрэгтэй. Бахавлагийн дараах үгсийг уншаад бид аз жаргалгүй байж болно гэж үү? Аяа оюун санааны үр бид чамд зулын гэрлэр мэнд хүргэнэ. Түүгээр баясагтун. Би чамайг ариун лагшин орон дуудана. Чи тэнд сууж ашид амар жаргалыг олготун. Хүний зүрх сэтгэл бол Бурхны суудал гэж Бахавлаг хэлсэн билээ. Зүрх сэтгэл хайртайгаа олсноор юутай зүйрлэшгүй аз жаргалыг эдэлдэг. Энэ дэлхийн ертөнцийн эд баялаг энэ аз жаргалд нэмж чадахгүй агаад эд баялаггүй амьдралд ийм зүрх сэтгэлд уйгаа шүү авчирч чадахгүй. Энэ ертөнцийн баясал цэнгэлийг амсах жаргал нь үрд мөнх оршиж чадахгүй тул ийм жаргал бүү тайвшран баяс гэж Бахавла бидэнд хэлдэг. Аяа хүмүүний үр буян заяа ногдоход бүү баярал дормжлол гутаг тохиоход бүү гутар эдгээрэн аль алинд нь хоромхон өнгөрөх бөгөөд дахин үл дайрах буюу Авдуулхаа хэлэхдээ хүн цангуул суудаг өлсөн цагтаа хүн хоол иддэг гэхдээ хүн цангаагүй бол ус түүнд тийм ч сайхан санагдахгүй ба цатгалан үнд нь хоолч идэх дургүй хүрнэ. Харин оюун санааны хувьд ийм бус юм. Оюун санааны хувьд сэтгэл хангадун байх нь ямагт баяр баясгалан авчрах бөгөөд Бурхны хайр бол дуусчгүй аз жаргалыг авчирдаг. Энэ бол бас жинхэнэ баяр жаргал болохоос биш төр зүрийн сэтгэл ханамжтай байдал биш юм. Бурхан бидний бүтээхтэй байгалийн хүчийг агуулсан хүний оюун санаа хэмээх тэнгэрлэг ариун сүнсийг бидэнд заяажээ. Үүний ачаар бид оюун санааны баяр цэнгэлийг дээдийг эдэлж дэлхийн ертөнцийг гэрэл гэгээтэйгээр хардаг. Энэ хүч та нарыг хамаг амтнаас онцгойлон тавайлгаж байхад юунд та нар энэ хүчээ зөвхөн материалын нөхцөл байдалтай ашиглана вэ? Үүнийгээ чухам Бурхны хишиг ивэлийг хүртэн илэрхийлэхэд ашиглах ёстой босов. Ингэснээр та нар хүмүүсийн дунд Бурхны орныг байгуулж үзэгдэх ба үзэгдэх хоёр ертөнцид аз жаргалыг олмоо гэсэн юм. Гайхамшигт эрен цаг үед амьдарч байгаадаа баярлцгаая. Хүмүүс ахын дүүс мэд хоорондоо эвтэй найртай амьдрах тийм диваажинг Бурхан бидэнд бэлдэж өгчээ. Энэ диваажинг байгуулъя. Авдуулхагийн доор утсан үгсийг уншин цэнги. Авдуулхагийн доорх үгсийг уншин цэнги. Баярт мэдээг дуулагтун. Мөн хөд орших амьдрал энд байна. Аяа нойрсож буй та нар сэрцгээ. Аяа хайхрамжгүй занд та нар мэрэгэн сэцэн ухаан суралцахтун. Аяа сохор байсан та нар хараа орогтун. Аяа чих дүлий та нар сонсогтун. Аяа хэлгүй та нар ярьцгаа. Аяа үхэж мөксөн та нар амилцгаа. Аз жаргалтай байгтун. Баяр цэнгэлээр дүүрэн байгтун. Бүхий амьдрал бидний амьдрал маш богинохон билээ. Залуу байхад 20-30 жил гэдэг маш урт хугацаа мэд санагддаг байсан боловч энэ жилүүд өнгөрөн нас зүтлэх үед цаг хичнээн хурдан нисэн одно хэмээн бид гайхан санаалдаа. Амьдрахад үлдсэн жилүүд маань нисээд л өнгөрнө. Тэгээд бид бүхний гэрт ороо хизээ нэгэн цагт үхэл угтаад авна. Таалал төгснөөр бүх юм бидний хувьд дуусах уу? Үгүй ээ. Үхэл бол төгсгөл биш гэж Бахаа шүтлэгт сургадаг. Үхэл бол зөвхөн эхлэл. Бахавла хэлэхдээ аяа эрхэмдээ дингүр би чамд баяр баясгалангийн элч болгон үхэл илгээж байхад чи юунд уйгашуудна вэ? Чам дээр сүрлэг сайхнаа тусгах хэмээн тэрхүү гэрэлгээг би болгож байхад юунд чи түүнээс нуугдна вэ? Үхэл бол Бурхан руу тэмүүлэх бидний оюун санааны аяллаа дүн гэж эхлэлнэ юм. Энэ бол нэг ясны бидний хоёр дахь төрөл буюу оюун санааны төрөлт юм.
Бидний сүнс бие махбодоосаа хайлахтаа Бурхны орнд үргэлжлэн амьдарч хөгждөг. Гэхдээ сүнс маань хизээч материалын хэлбэрээр газар дэлхийдээ буцаж ирдэггүй. Үргэлж торнд амьдарч байсан гургалдай шивөө торноосоо өөр газар мэдэхгүй. Яах вэ? Гургалдай торныхоо завсраар гадаах цэцэрлэгийг зэрвсгэн харж байж болох юм. Гэхдээ хөөрхөн шуухан эрх чөлөө гэдгийг мэдэхгүй. Ногоон аймаг өргөн удам тал нутгаар чөлөөтэй нээснэ гэж ямар жаргал байдгийг мэдэхгүй. Торны хаалгыг онгойлгож шувууг чөлөөлүүлээ хиндээ хөөрхий тэр амтан гарахыг хүсэхгүй нэг болонд нь шигтчихнэ. Харин та гараараа шууг нь торноос нь гарган тавих юм бол гарнаас чинь үргэж айж баалмагдах боловч хэсэг хугацааны дараа өндөр дүүлэн нисэж ногоон модын дунд уянгадаг хоолоогоороо жиргэж эхэлнэ. Тэгээд цэцэг алгалсан нь англи үн сайхан байгалийн үнэр ханхалсан ой дүүрээ засаж мянган алтан тор бэлгэлий гэсэн ч торндоо буцаж ирэхгүй. Үүний адил хүний сүнс бие махбод химэх торноосоо чөлөөлөгдөх болоход зарим нь Бурхны орны ямар их аз жаргал тэднийг угтан авахыг мэддгүй учраас үхлээ сайдаа. Тэд торноосоо өөр юу ч мэдэхгүй байгаад Бурхны хайр ба мөнхийн нэгүүлслийн диваажин гэж байдгийг мэдэхгүй болохоор аргагүй зү. Харин Бурхны тодруулагч нарыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс бол оюун санааны мөнх амьдралд итгэлтэй байдаг. Хин нэгний бахуулагаас үхлийн дараах амьдралын тухай асуухад тэрээр ингэж хариулжээ. Хүн нас барсны дараа түүний сүнс оюун санаа хэрхэн хөгждөг талаарх таны асуултанд хариулъя. Бие махбодоосоо салсныхаа дараа хүний сүнс нь Бурхан дөхөж ойртох хүртлээр хөгжин дэвшдэг гэсэн үннийг мэдтгүү. Түүний нөхцөл байдлыг энэ ертөнцийн ямар ч хүчтэй хувьсхан өөрчлөх хүч байлаа ч өөрчилж чадахгүй юм. Сүнс нь Бурхны орн, Бурхны иргэшэл ноёрхол болон эрх мэдэл орсоор байгаа цагт орших болно. Сүнс нь Бурхан болон түүний шинж чанарын бэлэг тэмдгийг илтгэж түүний хайр халамж энэр левелийг нээх болно. Ийм мөргөмжид байр суурийн гайхамшиг алдрыг дүрслийгэсэн ч үзэгэн минь мөчд санагдах буюу бидний хувьд үхэл бол хоёр дахь амьдралын эхлэл юм. Тиймээс хэдий ч хаалгыг мань тогшин баяр баясгалангийн элчийг баяртайгаар өгтөн авцгаая. Тамба диваажин. Хэрвээ та ямар нэгэн ургамал тарихдаа таарсан цаг үлрэлд нь тохируулан тарьж, тогтмол услан тордож, альва хурд шав шуудаас хамгаалж чадах юм бол ариун ургац хураан авч чадна. Харин та ургамлаа зөв цаг үлрэлд нь тарихгүй, тарьсныхаа дараа талд байгаа юр усалж арчлахгүй байв. Сайн ургац авна гэж найдах юм хэрэггүй. Ургац хураах цаг ирэхэд та залхуу хойроо байсныхаа шийтгэлийг хүртэх бөгөөд ургац муутай байсан та зөвхөн өөрийгөө зэмлэх хэрэгтэй болно. Дэлхийн ертөнцид нэгэн дэг журам байхын тулд шагнал шийтгэлийн хувьд гэж байх шаардлагатай. Шагнал шийтгэл нь бидний үйл ажиллагааны мэдээжийн үр дагавар байдаг. Өнгөрсөн үеийн Бурхны бүх элч нар сургахдаа энэ ертөнцид үйлдсэн буян нүгэл маань энэ насны амьдралд асар их нөлөөлөө зогсохгүй. Үгсний дараач үр дагавар нь нөлөөсөр байдаг гэж сургадаг байлаа. Хэрв хүн сайн үс бүтээсэн бол энэ сайн үрийг бий болгож мөнхийн аз жаргалын их өсөр болдог бол бидний үйлдэл буруу байсан бол муу нүгэлт өөрөө хүргэж бидэнд мөнхийн зовлон зүдгүүрийг авчирна. Буруу зүйл хийлээ гэж Бурхан өшөө авахын үүднээс биднийг шийтгэж байгаад учир нь үл оршино. Харин шарилж тарьчихад гоёмцог цэцгийн ургац авна гэж гордох нь боломжгүй адил. Муу үйлдэл хийчгээ сайн үр дүн гордох нь утгагүй гэдгийг л харуулж байгаа юм. Шагнал шийтгэлийн утга учир нь үүнд л оршино. Гэвч бүх шашин номлодог энэ чухал үнэмшлийг буруугаар ойлгох нь маш олонтой байх ажээ. Бурхны тодруулагч нар шагнал шийтгэлийг тайлбарлахдаа янз бүрийн бэлэг тэмдэг түүх домог ашигладаг байжээ. Бурхны тодруулагч нар бол төгс боловсронгуй багш нар гэж бид мэдхүлээ. Төгс боловсронгуй багш нар хичээл номоо заахтаа шав нартай аль болох ойлгомжтой заах хэрэгтэй байдаг өгөөд ингэхгүй түүний сургаалд ямар ч утга агуулгагүй болж чадахгүй.
агуулгатай болж чадахгүй. Энэ насандаа үлзэнгийн буруугийнхаа хариуцлагыг хойд насандаа хүлээх болно гэдгийг хүмүүс ойлгуулахдаа Бурхны элчнэр сайн үйлтэн хойд насандаа баяр баясгалангаар дүүрэн сайхан ертөнцид очиж муу нүгэлтэн хүн өснийхээ дараа аимшиг тамлал зовлон зүдгүүр тарчлах болно гэдэг байжээ. Тансаг сайхан амьдрал ба тамийн тарчлалыг дүрслэхдээ тэд үхэлтэн ертөнцийн жаргалтай зовлонтой орчныг дүрсэлдэг байв. Ингэдэг учир нь хүмүүс гагцгүй ийм л замаар үхлийн дараах амьдралын тухай тэдний сургаалын ач холбогдлыг ойлгох байлаа. Балчир хүүхэд мэдлэг гэж юу вэ гэж асуухад аав нь мэдлэг л хамгийн амттай зүйл гэж тайлбарлалаа гэж бодъё. Тэгвэл мэдлэг гэдэг чинь амталж болдог хоол гэж аав нь хэлээгүй нь ойлгомжтой бөгөөд хүү өсөж том болоод аавынхаа хэлсэн үгийг ойлгоно. Дэлхийг ихэнх нь хүмүүс үхлийн дараах амьдралыг тайлбарлсан Бурхны элч нарын зүйрлэл бэлэгдлийг тэр чигээр нь шууд утгаар ойлгодог бөгөөд тэдгээр зүйрлэл нь зөвхөн оюун санааны аяллыг дүрсэлж байгаа гэдгийг ухаардаггүй. Тийм учраас тэд там диваажин гэсэн хийсрүү ертөнцийг ургуулan бий болгодог байна. Зарим хүмүүс бодохдоо там бол гал, өвчин, зовлон, аимшигт мангас, чөтгөртэй, ой гутмар газар бөгөөд тэнд нүгэл хийсэн хүмүүсийг мөнхөд тамлан тарчлаадаг гэж боддог. Харин диваажин бол амтад идэ будаагаар арвин энэ газар дэлхийн хамгийн сайн сайхан зугаа цэнгэл жаргалаар дүүрэн үзэсгэлэн тансаг цэцэрлэг юм гэж тэд төсөөлдөв. Зарим хүмүүс бүхэл бүтэн орчлонд манай дэлхийгээс өөр гариг ертөнц байхгүй мэд үхлийн дараа хүний сүнс энэ ертөнцтэй эргэж ирнэ гэж итгэдэг. Тэд бодохдоо энэ дэлхийд эргэж ирэхдээ янз янзын хэлбэрээр ирнэ. Зарим маань урд насандаа муу сайн зүйл хийснээс хамаарч бүр янз янзын амьтны дүрээрч дахин төрдөг гэж итгэдэг байна. Өнгөрсөн үеийн Бурхны тодруулагч нар үхлийн дараах амьдралын талаар бэлэг тэмдгээр дамжуулан тайлбарлаж байсан бол бид одоо там диваажин гэдгийн үнэн утга учирыг ойлгоход бэлэн болсон гэж бахвалаа хэлсэн юм. Бидний хүү дараах хоёр чухал зүйлийг санах хэрэгтэй. Үүнд бидний сүнс үхшгүй мөнх бөгөөд бие махбод маань үгүй болсны дараач амьдрсаар байдаг. 2. Энэ ертөнцид хийж гүйцэтгсэн бүхэн маань сүнсэн бие махбодоосоо салан уцсны дараач энэ ертөнцид хийж гүйцэтгсэн бүхэн маань сүнс бие махбодоосоо салан уцсны дарааш үр дагавраа өгсөөр байдаг. Сүнс бие махбодоосоо халин оддог тэр ертөнц бол биднийг дассан энэ ертөнцөөс төсөөлхийн аргагүй өөр юм. Авдуулахаа хэлэхдээ нөгөө ертөнц бол энэ ертөнцөөс яг хүүхэд төрөөгүй байхад эхийн хэвлийн энэ дэлхийгээс огт өөр байдгийн адил ялгаатай гэсэн билээ. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа нүд ам чих хөл гар гээд бүрэн эргэтэн мөчөө хөгжүүлэн энэ дэлхийд мэндэлж сайн сайхан амьдрал бэлтгэдэг. Эдгээр мөч эргэтнүүд нь эхийн хэвлий доторх амьдралд нь огт хэрэггүй. Үүний адил бид бас дараачийн ертөнцид аз жаргалтай амьдрахын тулд энэ насандаа бэлтгэх хэрэгтэй юм. Дараачийн ертөнцид бидэнд нүд чих зэрэг бидний эд эрхтэнгүүд биш, харин энэ дэлхийд амьдрах хугацаанд Бурхны элч нарын авчирсан сургаалуудыг дагснаар эзэмшиж чадах оюун санааны бурханлаг шинж чанарууд бидэнд чаардагнаа. Гэхдээ ихэнхээ хэвлийд байгаа нялх хүүхэд болон энэ ертөнцид амьдарч байгаа хүний нөхцөл байдлын хоорондын асар их ялгаа бий. Төрөөгүй хүүхдэд бие даах чадвар байдаггүй тул өөрийн хөгжил дэвшлийн төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй. Харин энэ дэлхийд амьдарч байгаа бидэнд зөв буруу, сайн муу ялган салгаж аль нэг нь даахаа бие даан шийдэх хүч заяасан билээ. Тийм учраас бид өөрсдийн оюун санааны хөгжлөө хариуцдаг бөгөөд хэрв бид оюун санаагаараа хүчтэй эрүүл саруул болж хөгжихгүй бол нөгөө ертөнцид очиод аз жаргалтай байж чадахгүй юм. Аз жаргалгүй ийм байдлыг там гэж нэрлэнэ. Харин нөгөө талаас бид Бурхны хуулийг ойлгон мөрдөх юм бол дараах насандаа өөрсдийгөө бэлтгэж байгаа хэрэг бөгөөд дараачийн ертөнцид диваажин гэдгийг амсгуулна. Бахвалаа хэлэхдээ диваажин бол Бурхан дойр байх явдал бөгөөд там бол энэ буян гişгийг хүртэж чадахгүй байх гэсэн үг юм. Тэрээр Бурханаас дараачийн ертөнцид бидэнд зориул бэлдсэн мөнхийн буян гişгийг хүртэх гавьяатай болохыг уриалж байна. Аяа хишхийн үр
Өөрийн зарлагын хүмхийн тоосоор чамайг хов хоосонгийн үлдэгдлээс бүтээн. Газар дээр амьдруулсан бөгөөд олон жижиг барамцааны эвцүүлэн туршиж байж чиний хүмүүжлийг бүрдүүлсэн билээ. Ийм хүүчийн ихэнхий хөвлөгөөс гарсан болоо. Би чамд ариун сүний хоёр ундрага өөрөөсөө дээш харахнууд намайг хайрлах зүрхийг урдаас аяасан билээ. Хайр өршөөлтөө чамайг багтаан хишиг буйны дээдээр хүмүүжүүлэн инэрл өршөөлөөрөө сахин хамгаалсан. Чамайг миний мөнхийн иргэшээлд хүрээсэй гэж, миний үл үзэгдэх хишгийг хүртээсэй гэж энэ бүхнийг хийсэн болоо. Чи залхуу амтан дөнгөж хараа оронгуудаа миний өглөг бүхнийг үл тоомсорлон намайг ортос мартсан байдал гарган хайр сэтгэлийн орноо орхин миний дайсныг эрс суурьсан буюу. Ичид Бурхны тодруулагч нар агуу хүчийг өөртөө агуулсан байдаг. Тэд босод хүний хийж чадахгүй зүйлийг хийдэг. Тэдний ичидийн гол цөмөн сургаал ном, амь амьдралынх нь үлгэр жишээ болон энэ ертөнцөөс халин одсон ч хүмүүсийн зүрх сэтгэл олон зууны турш шингэн үлдсэн сургаал өгсөн байдаг. Ийм гайхамшиг чанарыг Бурхны бүх тодруулагч нар эзэмшиж байсан юм. Бурхны элч нарт хүмүүсийг өөртөө татах ямар ч материалыг аргах хэрэгсэл, хүч, эрх мэдэл байсангүй. Харин ч тэд ямагт төр засаг болон тэр үеийн хамгийн нөлөө бүхий номтой эрдэмтэй хүмүүсийн зүгээс эсэргүүцлийг төвчиж байсан түүхтэй. Тэдэнд итгэсэн хүмүүс нь их хөвчлэн ядуу доод хүмүүс байв. Тэгсэн хэдий ч тэдний сургаал дэлхий дахныг байлдан дагуулж шинэ соёл иргэншил авчирсаар ирсэн билээ. Энэ түүх эрен цаг үе болгон давтагдаж Бурхны тодруулагч бүр ертөнцөд залрахад шинэ соёл иргэншил тогтдог юм. Эртний хиндүү соёл иргэншил юм уу? Еврейчүүд, Христосчууд болон лалынхны байгуулсан соёл иргэншлийн агуу хөдөлгөөнийг хэн үндэслэн байгуулсан бэ гэв. Бүхэл дэлхийн ертөнцийн хүчнүүдийн эсрэг ганцаараа зогсож ялагч болон гарч ирсэн Бурхны элч нар байсан юм гэдгийг санах хэрэгтэй. Бурхны тодруулагч нарыг үннийг энэ чидээс илүү өөр юугаар нотлох вүлээ? Зөнч мэрэгэн хүний тэнгэрлэг чанарыг илбчин хүнд хиймээр ямар нэгэн хэцүү ид чидийг гүйцэтгүүлж байж нотлох ёстой гэж олон хүмүүс боддог. Ийм хүмүүс тийм учраас олон шашны дагалдагч нар шашныхаа үндэслэгч нарын тухай ер бусын гайхамшиг чанарыг нь бишрэн магтаав. Хиндүү шашинтнууд ярихдаа нэг өдөр нялх Кришна авдаа тэврүүлж байхад хөлн Жамуна голыг шүргэхэд усны урсгал Кришнаг голын нөгөө эрэг төргөн аваачсан гэдэг. Христ хитгэн зүсэн талхаар 100 өлссөн хүмүүсийг чадахсан гэж Христийн шашинтнууд ярьдаг. Иймэрхүү гайхалтай ич хэдийн мэд үйл явдал Зороастр, Будда, Мосе, Мухаммедийн амьдрал бас тохиолдож байсан гэлцтэй. Бурхны тодруулагч нар бүгдээрээ ер бусын зүйлийг хийх чадaltaй байсан боловч энэ нь тэдний зөнч мэрэгэн чанарын нотлохоо биш юм гэж бахаачуд үздэг. Жишээлбэл Христийн шашинтан нэг хүн, еврей ч юм уу, Буддын шашинтан өөр нэг хүнд Христ өгсөн хүнийг амьдуулсан юм гэж хэлбэл цаатхан. Христэд угаас итгэдэггүй тул сэтгэл нь огтхон ч хөдлөхгүй. Христ Бурхны тодруулагч байсан юм гэдэгт энэ нь тэр хүнийг итгүүлж чадахгүй лавтай бөгөөд Христийн дагалдагч нар өөртөө энэ түүхийг санаанаасаа зохиосон байна гэж хэлж магадгүй. Тэрч бүхэл Христийн үед амьдарч байсан хүмүүс ч иймэрхүү зүйлд итгээгүй юм. Харин гэхдээ Христийн сайхан сургаал оюун санааны хувьд өхмөл байсан сая хүмүүст мөнхийн амьдрал заяасан гэх юм уу? Христийн өөрийнх нь ариун амьдрал нь хүндрэлтний олон үеийн сэтгэл зүрхийг гэгэрүүлсэн гэвэл хэн ч үгүйсэхгүй. Христийн амьдрал сургаал нь хэдхэн жил илүү амьдраад нэгэнт үхэх байсан 1-2 хүнийг амьдлуулснаас ч хайвгүй агуу ичид байсан билээ. Бурхны тодруулагч нарыг тэнгэрлэг эмч нар гэж нэрлэж болох юм. Тэд бидний оюун санааг ангаах эмийг өгдөг эмч нар юм. Тийм учраас тэд зөнч мэрэгэн чанараа нотлохын тулд төрөл бүрийн элбийн үзүүлбэр хийх ёстой гэж бодох нь утгагүй юм аа. Өвчтөе хүнийг эмчлэгээр ирсэн эмчийг бид эмч гэдгээ нотлох хэмээн дээрээс үсэр гэж хэлэхгүй зү. Үнэхээр сайн эмч гэдгээ нотлох цорын ганц арга зам бол
өвчтөн ангаахал явдал шүү дээ. Ийм учраас Бахаула хэдийгээр өөрөө ер бусын гайхамшиг бүтээдэг байсан хэдий энэ нь түүний агуу суу бэлгийн нотгой биш юм гэж бахаачуудад захижээ. Эдгээр шидийн явдал нь заримдаа ямар ч үн цэнэгүй байдаг гэдгийг Бахаула Багдадад байхад болсон нэгэн үйл явдал харуулж байгаа гэлээ. Лалын санваартнууд Бахаулагийн үнэн гявч мэрэгэн цэцэн ухааныхаа хүчээр няцааш дийлэхгүй гэдгээ мэдмэгц Бахаулагаар ямар нэгэн ер бусын эд шид хийлгэе гэж боджээ. Бахаула ингэхээс магад татгалцснаар тэдэнд түүнийг няцаах шалтгаан олдонд байх гэж мулаанаар найдаж байв. Энэ хүсэлтэд Бахаулад уламжлуулахаар тэд хамгийн цэцэн мэрэгэн муудаг явуулжээ. Бахаула хариу нь ямар байсан бэ гэвэл Бурхны үйл хэрэг бол тоглоом юм бай биш ба. Бахаула хүмүүсийн өчүүхэн дур хүсэл олон янзын аашийг нь дагахын тулд элбийн үзэлбэр хийх гэж ирээгүй гэж хэллээ. Гэхдээ тэдний нүдний өмнө ямар нэгэн ичид үзүүлж чадах юм бол тэд түүнийг Бурханаас амлсан элч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн болзолтойгоор ичид үзүүлэе гэж Бахаула тэдэнд дамжуулжээ. Гэвч муулаанаар энэ болзлыг зөвшөөрсөнгүй. Бахаула ямар нэгэн гайхамшигыг үнэхээр үзүүлчихвэл тэдэнд түүнийг үгүйсгэх өөр ямар шалтгаан олдохгүй болчихно гэж айж байсан учраас бодлоосоо буцжээ. Энэ нь үннийг үгүйсгэхээр нэг мөсөн шийдчихсэн хүмүүс янз бүрийн ид чидийн үзүүлбэрч гэсэн үннийг тэдэнд нотолж чадахгүй гэдгийг харуулж байна. Харин альва юм шударгаар хандаж ойлгохыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд Бурхан тодруулагч нарын сургаал нь тэр яриа жинхэнэ мөнхийн ид чид болдог юм. Ёс суртахуун болон ёс зүйн сургаалууд Бахан шүтлгийн нэгэн зарчим бол бүх шашны үндэс нь нэг л юм гэсэн зарчим болов. Бүх шашин дэх ёс суртахууны тухай зарчмууд нь тухайн шашны үндэс суурь болдог учраас уг зарчмууд нь ч ижил юм аа. Бахаулагийн сургаалууд нь хувь хүний ёс зүйн болон төрөх байдлын талаар маш өндөр хэм хэмжээг сургадаг. Бахаулагийн бүх сургаалууд нь хувь хүний зан чанар, төрөх байдал нөлөөлдөг гэж хэлж болно. Бахаулагийн номнол Бахаула Абдулхагийн бараг мянган сургаал бичгүүд байдаг бөгөөд Шоги Эфендигийн сургаал санаа бодол үйл ажиллагаагаараа ариун журамд байх ёсон дээр тулгуурласан Бахан амьдралын хэв загварыг тодорхойлсон байдаг. Энэ бүх сайхан сургаал үгсийг аврах том номонд нь төвөрлөөд багтахгүй их юм. Гэхдээ Бахан сургаалын сайхан үгсээс товчхонч болов толиулсан дээр буйзаа. Өншиг чавхаа та өөрийн дотроос хосгүй нэндэн эрдэнсийг гаргаж авахыг хүсвэл ариун сургаалыг яндашгүй далайд өмбөн судлаа цохилтой. Бахаула өөрийн нэгэн хүүдээ хандаж инхүү бишиж байжээ. Элбэг баян байх үедээ өгөөмөр сэтгэлтэй байгтун. Зовж гачигдах үедээ талархал дүүрэн байгтун. Хөр шандынхаа итгэл найдрыг нь хүлээ. Түүний зүгээ илдэг найрсаг тунгалаг харцаар харагтун. Ядуурш хоосорсон нэгэнд үнэт эрдэнсийн санан бологтун. Баян чинээлэг яваад нь сэрэмжлүүн анхааруулагч нь бологтун. Зовж зүдэрч яваа нэгний гашуун дуулалд нь хариу бологтун. Өөрийн тангаргийн ариун байдлыг хадгалагтун. Хэлсэн үг бүх нээцэгнэн өөр бусдыг шүүхтэй шударгуныг баримтлагтун. Хиндэж шудраг бус байдлаар үл хандагтун. Ээлдэг зөөлөн бүхнээ хүн бүгдэд зориулагтун. Бүдэг харанхуй бүдчиж яваа нэгэнд гэрэл дэнлүүн бологтун. Үнэж гутарж яваа нэгэнд баяр баясгалан авчрагтун. Ангад сангаж яваа нэгэнд цэнгэг мөрөн далайн бологтун. Зов зүдэрж яваа нь орхорон оромжин бологтун. Дарлал дарангуйл дөртж яваа нэгнийг нь дэмжин хамгаалагтун. Цэвэр ариун шудраг үнэн хийж бүтээж буй зүйлийг нь тэн ялган харуулагтун. Харь газраас яваа нэгэнд орон гэрн бологтун. Өвдөж шаналж яваа нэгэнд хүчийг сэргээх шидэт тан бологтун. Зүгтэн дөрвж яваа нэгэнд бат бүх цайз нь бологтун. Хараагүй яваа нэгэнд нь харах мэл минь бологтун. Төөрөлдөн бодолж яваа нэгэнд нь замыг нь гэрэлтүүлэх гэрэлтгээ бологтун. Үнний чанар дэх угалцхээ, үнж байдлын магнай дэх титэм, үнэн зөвийн урд харшид түшиг тулгуур нь бологтун. Хүмүүн төрлөختний амьсгалах амьдралынх нь амьсгаа бологтун. Хүмүүсийн зүрх сэтгэлийн хөрсийг дэвтэн уйраах шүүдэр нь бологтун. Эрдэм мэдлийн олон үе далайдах аврагч хөлөг онгоц нь бологтун. Өгөөмөр сайхан сэтгэлийн цэлмэг тэнгэрдэг алтан нар нь бологтун.
цэцэн мэрэгний титэмдэх сув дэрсэнсэнд бологтон өөрийн үеийн тэнгэр өгтөг үйдэх цацрах гэрэл нь бологтон төлөв даруй зангийн модон дээр хамтар жимсэн нь бологтон дараах хуудсан хүүхний төрөх байдлын тухай ариун сургаалаас иш татъя. Бүх хүмүүс ямагт хөгжин дэвших соёл иргэншлийг өргөжлүүлэхин тулд бүтээгдсэн билээ. Адгуусан зэрлэг амтан мэд байх нь хүн зохисгүй болоо. Хүний бод чанар зохихт нандин зан чанарууд гэвэл тэсвэр хатуужил, инэрлийн үүслэл болон газар дэлхийн бүх ус түмэн ардад хандсан хайр инэрлийн сэтгэл юм аа. Өөрийн байр суурийг хязгаарыг халин давх нь яв зөвшөөршгүй. Байр суурь бүхний бод чанарыг хадгалваас зохино. Энэ нь Бурханаас бүтээгдсэн бүхнийг түүнд ноогдсон байр суурийн дагуу үзнэ гэсэн үг юм бахавлаа. Буян үлдэх нь Бурханы таашаал хайрыг хүртэх чанар бөгөөд бүхий л сайн үеийн дотроос хамгийн эрхэм гэж үнэлэгддэг болоо. Өөрийн ахыг өөрөөс дээр үздэг гэж хүн буйнаар дэлгэрэг. Ийм хүн үнэхээр бахаа хүн буюу үнэн хүн энэс дүгэн түүнтэй холбогдож сургаал өгсөн доторх наран болдог юм аа. Эд баялагийг эзэмсэн хүмүүс гэхдээ ядуу доорт хүмүүс туйлын хүндэтгэлтэй хандах ёстой юм. Учир нь тэсвэр төвчээрийг үзүүлж тууштай сэтгэл гаргасан ядууст Бурханаас агуу алдар ноогддог үлээ. Энэ алдар гавьяатай энэ тэнцэх алдар гавьяаг чухамхүү Бурханд хүртээж чадна. Ядуу амьдралынхаа хүнд бэрхийг төвчээртэйгээр хүлцэж зовлон зүдгээрээ нууж байгаа ядуусыг хүлээж байдас ивэл агуу болоо. Зовлон гачигдалд орсон хүмүүсэд баялагаасаа хүртээж тэднийг өөрсдөөсөө дээр үзэж буй баян чинэлэг хүмүүс буйнаар дэлгэрэг. Бахавна. Өвчтэй зовлондоо хүнийг асрах нь хамгийн агуу үүргийн нэг билээ. Өвчин тусан хүмүүрт найз нөхдөн туйлын хайр инэрлэр тус буян хүрэх хэрэгтэй юм. Авдуулахаа. Бид өнөөхөө илдэг зөөлөн сэтгэлийг сонгож аван Бурханд орсон хүмүүсийн үнэн шинж тэмдэг болгосон болоо. Илдэг зөөлөн сэтгэл нь үнэндээ хөгшинч бай, залууч бай. Бүх хүмүүсийн чимэг юм. Үүгээр өөрийн сүмийг чимсэн хүн сайн бөгөөд энэ хүү агуу хишгээс хүртэж чадаагүй хүн гутамшиг болоо. Аяа Бурханы хүмүүсээ илдэг зөөлөн сэтгэлтэй байгаасаа хэмээн би хүснэм. Илдэг зөөлөн зан чанар нь бүх ил нандин зан чанарын тэнгэр нь болоо. Илдэг зөөлөн ёсны гэрлээр гэрэлтэж үнэн бодмөрийн дээдээр бие чимсэн хүн сайн болоо. Илдэг зөөлөн зан хүртсэн хүн эрхэмдээд байр суурийг хүртсэн буюу бахавлаа. Өөрийгөө хөрш нөхдийнхөө дээгүүр тавихаас сэрэмжлэгтэн. Шударгасны нотлохоо үйл ажиллагаагаараа тань нээн илэрч байхын тулд миний үнэн шавнарын дунд өөртөө болон бусдад шударгасаар хандагтун. Тэгш тэнцүү байх нь хүний сайхан чанарын дотроос хамгийн үндсэн чанар юм. Альваагийн чанар дээр тулгуурлан үнэлж байгаас зохилтой. Аяа, альвааг шүүн тунгаахтаа тэгш хандагтун. Ухаарах зүрх сэтгэл хүмүүсээ шударга бусаар шүүсэн хүн бол хүн байваас онцгой байр суурийн шинж төрхийг эзэмшээгүй хүн болоо. Бид та бүхний ямар ч цаг үед миний сайн санааны дэваажин дотор хоорондоо ив найртай байж үйл ажиллагаагаараа найрамдал ба эвнэгдэл, хайр инрэл болон нөхөрлийн ангилын үнэрийг түгээгээсэй хэмээн хүсэж байна. Бид үүр та нартай хамт байх болно. Бид та нарын эв найрамдлын ангилын үнэрийг үнэртэх юм бол зүрх сэтгэл маань үнэнхүү баярлан цэнгэнэ. Учир нь үүнөөсөр юу ч бидний сэтгэлийг жаргаж чадахгүй юм. Бахавлаа. Та нарт би ядуусыг даатгсан. Та нарт хүлээлгсэн миний итгэлийг бөөх өсөрдүүл. Өөрсдийнхөө тог тухыг бүү эрхэн болго. Ядуу хүнтэй учраас бүү гадуурхагтав. Хаанаас бүтээгдснээ ямаг санаж явахтун. Та нар бүгдээрээ өчүүхэн төдий эдээсээс бүтсэн буюу бахавлаа. Ээлдэг илгэсэг хэл яриа нь хүмүүсийн зүрх сэтгэлийн сорон зам буйзаа. Энэ нь оюун санааг тэжээж үгсгийг утга учиртай болгодог. Энэ нь цэцэн мэрэгэн ухаан ба ухаарлын гэрэлгэгээ юм. Бахавлаа. Хүн бүр Бурханы гоо сайхныг өөр хүний зүрх сэтгэл олж харан ижил төстэй энэ чанараараа бие биеэ хайрладаг.
Энэ хайр нь бүх хүмүүсийг нэгэн далайн давлгаа. Нэг тэнгэрийн одод нэг модны үр жимс мэт болгодог. Энэ хайр нь үнэн эвэйг тогтоож жинхэнэ эв нэгдлийн үндэс суурийг тавих болно. Хайр бол эцэс төгсөлгүй хэмжээх хязгааргүй агуу байдаг. Харин материалын зүйлсэл хэмжээх хязгаартай эцэс төгсгөлтэй байна. Учир нь хэмээвээс хязгаарлагдмал материалын эдгээр хэлхээ холбоо бол дайн дэлхийн хязгааргүй хайрыг зохих ёсоор илэрхийлжүүлж чадна. Хүмүүн төрлөختний төлөө агуу их хайр бол эдгээр хувь хичээсэн төгс бус холбооноос ангид юм. Энэ хайр нь хүмүүн төрлөختн заяасан цорын ганц төгс үнэн хайр сэтгэл бөгөөд түүнд гагцгүй тэнгэрлэг оюун санааны хүч чадлаар хүрч болно. Абдулуха хөршинхөө эд хөрөнгөнд бүү шунаг ураг сэтгэлээр хандагч хөршинхөө эд хөрөнгөнд бүү шунаг урагш сэтгэлээр хандагтун. Шунан урагш сэтгэлээр бүү хандагтун. Газар дэлхий дээр Бурхны итгэл найдварыг хүлээж Бурхны инэрлэлээр чамд хүртээсэн зүйлсийг ядуусаас бүү хармал. Тэрээр үнэхүү чамд эзэмшиж байгаагаас чинь 2 дахин ихийг хүртээх болоо. Бахавла. Албан тушаал байр суурьаар өндөр хүмүүс цэцэн цэлмэг хил яриатай шудрагнж байх нь мэдлэгийн тэнгэрийн заацаар мандсан нар мэдвэлээ. Бахавла. Тав засаг захиргаа лам санваартангүй шашин. Шашны хэргийг хамаарах үүрэгтэй бүлэг хүмүүс нийгэмд байх шаардлагатай үе гэж байлаа. Тэр үед энгийн жирийн хүмүүс нэг бол бичиг үсэг тайлагдаагүй, нэг бол өөрийн шашныг сайтар судлах цаг завгүй байжээ. Тийм учраас өвхөн шашныг судлан номлож, хүмүүс шашны туйлыг дагаж байгаа эсхийг хянахаас өөр үүрэг хариуцлага юм уу? Ажил мэргэжлгүй хэсэг хүмүүс гарч иржээ. Тинхүү хиндүү шашин Бирман, буддын шашин лам хувраг, христийн шашин санваартан лам, лалын шашинд мууланаар үүсжээ. Бахан шүтлэг, мэргэжлийн лам хувраг гэж байдаггүй бөгөөд энэ нь манай шашны нэгэн онцлог юм. Урд өмнө хэдийгээр лам санваартан хэрэгтэй байсан ч манай энэ эрен цагт хэрэггүй гэж Бахавла хэлсэн билээ. Бахавла хүмүүрийг биедан үннийг илэрхийлж альвааг бусдын нүдээр биш өөрийн нүдээр харж өөрийн чихээр сонсож өөрийн бодол ухаанаар ойлгон таних уриалсан юм. Бусад шашин сүсгтнүүд лам санваартнуудаас сургаал заавар сонсдог бол бахаачууд үннийг эрэлхийлэхдээ өөрийн шүтлэгийн талаар хангалттай мэдлэг эзэмшиж авахыг хичээдэг. Бахаа хүмүүр өөрөө мөргөл үлддэг бөгөөд бусад шашинд олонтаа тохиолдог шиг өөрийн төлөө мөргөл уншуулахын тулд өөр нэгэн хүнд мөнгө төлдөг бай. Бахаа хүн өөрийн биеэр Бурханаас өршөөл инэрлийг хүсдэг бөгөөд ингийн тул лам хүнээр хүний үүсгэсэн шашны ямар нэгэн дэг жаяг ёслол үлдэх шаардлагагүй. Бахаа хүмүүр Бурхны тодруулагчаар дамжуулан Бурхантай харьцаж болох ба Бахавла ба түүний хооронд ямар ч холбоо зууж хэрэггүй юм. Шашин болгонд буянтай сайн лам хүмүүс олон байсан ч шашны нэрийг барин хор хохирол учруулдаг хүмүүс ямагт ламнар байсан гэдгийг мартаж болохгүй. Хөрс зэрэгэлдээ амьдарч байсан 2 лам шашны асуудлаар хоорондоо маргалцснаас болж эв түнжин хагарч дэлхийн ертөнцид асар их зовлон бэрхшээл авчирсан тохиолдол олон бий. Зарим нь нэг ламын зөв гэж зүтгэснээр шашин бүр тэв нэгдэл үгүй болж хагарал батрал гарчээ. Эцэс сүлдээ шашны олон яв зөв бүлэглэлүүд үүсэн бий болж ариун сургаал судраг янз бүрээр тайлбарлан хоорондоо хэрүүл маргаан хийж улмаар энэ дайн цус сасруулалтын шалтгаан болсон байдаг. Бахан шүтлэг ийм зүйл тохиолдохын аргагүй юм. Яагад гэвэл нэгдүгээрт бахаас сүтнүүдийн дунд ийм зүйл гарах лам хувраг гэж байхгүй. Бүх хүмүүс шүтлэгтэй тэгш хэрэгтэй. Хоёрдугаарт хинч Бахавлагын сургаалыг тайлах хэрэггүй. Энэ эрхийг Бахавла өөрийн биеэр зөвхөн Абдул-Бахад олгосон бөгөөд Абдул-Бахагийн дараа зөвхөн Шоги Эфенди шилжсэн юм. Шашин номлосноор амь зуух нь аюултай байдаг. Учир нь шудраг бус хүмүүс ажил хөдөлмөрхийг шаардлагагүй орлого ихтэйгээд энэ мэрэгжилд татагдаж болох юм аа. Иймэрхүү хүмүүс л санваартан эрх мэдлээ өөрийн хувийн шунхаа шиг сонирхолтой ашиглан олон нүгэл гэмүүлдэг. Хинт шашныг өөрийн бэртгчин материалыг дөр хүслээ хангахын тулд бүү ашиглаасаа хэмээн Бахавла лам санваартны байгууламжийг халсан юм. Бурхны тодруулагч дэлхийн ертөнцид залрах бүрий түүний эсрэг хамгийн түрүүнд өмнөх шашнуудын лам нар хандаж байсан юм гэдгийг
Өнгөрсөн үеийн түүх харуулж байна. Яагаад тэрвэ? Яагаад гэвэл шинэ элчид итгэснээр тэд өөрсдийн эрх мэдэл, эд баялаг бүх ил материалыг тав тухай золиослох хэрэгтэй болно гэдгээ мэдэж байсан хэрэг. Тийм учраас тэд шинээр үүсэн бий болсон шашныг нэн даруйхан дарахын тулд байдаг арга чаргаа хэрэглэж байв. Энэ итгэгт буддын шашны анх үүсгэд нь тэр үеийн лам нар энэ итгэг орноос хөөн зайлуулсан юм. Еврей лам нар Христийг эсэргүүцэн түүнийг цовдлсон түүхтэй. Лалын лам нар хүмүүсийг бабд итгүүлэхийн хүсээгүй учраас түүнийг цаазлан хороосон. Мулаа нар тэр үеийн засгийн газар хүн ардыг бурхны хэргийг эсрэг байнга чиглүүлж байснаас болж Бахаула бүхий л амьдралынхаа турш зов шаналсан билээ. Мэдээж үүнтэй адилгүй тохиолдол зөндөө байсан. Бахаулагийн цаг үед амьдарч байсан олон эрдэмтэн мэргэд лам нар тэдэнд итгэн сүсэглэж, зарим нь тэрч бүхэл бурхны хэргийн төлөө цусаач урсгасан түүхтэй. Гэхдээ тэд Бахаулаад итгэснээр лам байха болсон юм. Яагаад гэвэл тэд бурхны хэргийн үнэт зарснаар буюу бахаачуд болсон билээ. Тэд баха болохдоо амьд зуухын тулд өөр мэрэгжил ажил эрхэлж эхэлсэн бөгөөд мөн шашин хоёрыг ба энэ ертөнцийн ажил мэргэжлийг бурхны шүтлэгтээ хольж хутгаагүй юм. Нийгэмлэгийн шашны хэргийг хамааруулахын тулд Бахаула лам нарын оронд засаг захиргааны гайхамшиг тогтолцооны үндэс суурийг тавьж өгсөн юм аа. Энэ тогтолцоогоор бид шүтлэгийнхээ хөгжил дэвшил болон нийгэмлэгийнхээ сайн сайхан байдлын төлөө хамтдаа ажиллах боломжтой юм. Бахаан засаг захиргаан Бахаулагийн бусад сургаалын адил тэнгэрлэг үүсэл гаралтай билээ. Бид үүний талаар дараах хуудасуудаар унших болно. Бахаан засаг захиргаа гэж юу вэ? Нэг талдаа голтой, нөгөө талдаа тариалангийн талбайтай нэгэн хүндий бая гэж бодъё. Тариа ногоогоо услахын тулд голын усыг яаж талбай руу хүртээх вэ? Бид бүхэл талбайг усалж чадах хэмжээний усыг авчрах том шууд уух юм биз дээ. Тэгээд том шуудуунаас салбарлан талбайн өнцөг болонд усыг хүргэх арай жижиг сувг шууд уух нь. Эцэснээ эдгээр сувг шуудуунаас усыг талбайн бүх хэсэгт нэг бүр тусгайлан хүргэх бүр жижигхэн үдмэн сувгуудыг уух нь. Сувг шуудууны тогтолцоог байгуул дуусан цагт гол маань үнэхээр талбай бүхэлд нь усалж чадна. Шоги Фэнди хэлэхдээ Бахаан засаг захиргаа үл яг л сувг шуудууны тогтолцоо шиг. Энэ тогтолцоогоор дамжин бүхий л дэлхийг таран түгсэн Бахаан нийгэмлэгүүд бурхны хэргийн ариун сүнс хөгдөг гэж хэлсэн байна. Өнгөрсөн цаг үед их ундрагаас авсан амьдралын энэ усыг хүн ардад лам нар хүргэх үүрэгтэй байжээ. Гэвч тэдний эрх мэдэл хязгаарлагдмал байв. Тэд зөвхөн өөрийн чадах чинээгээр угууснаас атгах хэрэгтэйхэн хэсгийг л хүмүүс хүргэж чадж байлаа. Гэвч Бахаула энэ даалгаврыг хувь хүмүүст даалгаагүй. Харин сувг шуудууны гайхамшиг сүлжээг төлөвлөн бий болгожээ. Энэ төлөвлөгөөг Бахаулагийн дэлхийн эрх эмх журам гэх бөгөөд Бахаан засаг захиргаан түүний нэг хэсэг юм. Бахаулагийн дэлхийн эмх журмыг анх Баабинхүү тунхаглажээ. Бахаулагийн эмх журамд харцаа чиглүүлж эзэн тэнгэртэй талархан өргөсөн тэр хүн буйнаар дэлгэрв. Учир нь тэрээр тодорхой маргаангүй. Бахаула энэ хүү дэлхийн эмх журмын үндэс суурийг тавьж түүний төлөвлөгөө гаргасан. Хожим Абдулхаа энэ хүү тэнгэрлэг төлөвлөгөөг тайлбарлан ухуулж бүтээн босгох ажлыг эхэлсэн юм. Харин Шоги Фэндигийн хичээл зүтгэл нөрөх хөдөлмөрийн үрээр Бахаан засаг захиргааны журам аажмаар хэлбэр дүрсэн болж олон аслагдсан нийгэмлэгүүдийг холбор нэгтгэж өгсөн юм. Бахаан засаг захиргаан бусад шашны хэлбэрээс өөр юм. Учир нь энэ нь хүмүүний бүтээл биш, харин энэ цаг үед ногдуулсан бурхны төлөвлөгөө бөгөөд энэ төлөвлөгөөг бидэнд бурхны тодруулагч Бахаула дэлхийн янз янзын улс үндэстнүүдийн дунд эмх журам инх амгалан тогтоох зорилгоор авчирчээ. Бахаан засаг захиргааны журам нь хоорондоо холбоотой олон хэсгээс бүрдэнэ. Үүнд хот тусгадын бахаачуудаас сонгодог орон нутгийн оюун санааны чуулгууд, улс орны төвшөнд бахаачуудаас сонгогддог үндэсний оюун санааны чуулгууд болон үндэсний чуулгуудаар дамжин дэлхийн бахаачуудыг сонгодог. Данилхийн шударгасны ордон багтана. Орон нутгийн оюун санааны чуулгуудыг тариалангийн талбай, янз бүрийн хэсгийг усалдаг сувгууд гэж үзэх юм бол үндэсний оюун санааны чуулгад нь эдгээр жижиг горхнуудыг
нэгэн том сувг руу цутгаж өгдөг сувгууд гэж хэлж болно. Тэгвэл хамгийн гол том усны сувг болох дайн дэлхийн шударгасны ордноор дамжин Бурхны өдөртөмж дэлхийн өнцөг болон хүрнэ. Дээр хэсгүүд нь нэг бүрийг үүрэг хариуцлагын талаар ярихын өмнө тодорхой ойлгох ёстой нэгэн зүйл бол бахан засаг захиргааг бахавлагын бусад сургаалаас салгаж авч болохгүй юм. Ямар ч бахаа хүн засаг захиргааны журмыг хүлээн зөвшөөрөхгүйгээр түүнд оролцохгүйгээр бахавлаад итгэж чадахгүй. Яагаад гэвэл бахавлаа Бурхны зарыг зөвхөн хувь хүний сайн сайхны төлөө биш, харин нийт нийгмийн эв нэгдэл сайн сайхан аж байдлын төлөө авчирсан юм. Бахан засаг захиргаа дараах байдлаар дүрсэлж болох юм аа. За ариун сүнснээс сувг авсан дайн дэлхийн шударгасны ордны зураг байна. Одоо дайн дэлхийн шударгасны ордны том сувгаас үндэсний онцны чуулга байна. Үндэсний онцны чуулгаас орон нутгийн онцны чуулгыг авсан сувгууд байна. Тэм зураг байна. Дээрх зургаас үзэхэд нийгэм дэх хувь хүмүүс нь яг тариалангийн талбайд ургаж байгаа эрдэнэ шишин будаа шиг ганц ширхэг будаа хэдийгээр ямар ч үүрэггүй өчүүхэн мэт болов сувгаар өрсөж ирсэн усаар тэжээгдэн нийт талбайн ургацад өөрийн үр шимээ хувь оруулдаг үлээ. Хувь хүний аз жаргал нэгдмэл нийгмийн сайн сайхан аж байдал дээр тулгуурладаг гэдгийг бид ойлгож ирээдүйн хүн төрөлхтний итгэл найдрыг гүйцэлдүүлэх энэхүү засаг захиргааны журмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой болно. Оюун санааны сонгуул Агтаас сударта бахавлаа айлдахдаа 9 буюу түүнээс дээш тооны насанд хүрсэн бахаатай газар бүрт оюун санааны чуулга сонгож болно гэж айлдсан юм. Энэ оюун санааны чуулган тухайн орон нутгийн хүн ардад үйлчлэх юм. Орон нутгийн оюун санааны чуулгыг бид яаж сонгох вэ? 60 орчим сүсгтэнтэй Рампур гэдэг нэтгийн нэгэн тосгонд бахаачууд өөрсдийн оюун санааны чуулгаа сонгохыг хүслэе гэж бодъё. Тэгвэл тэд ингийн тулд дараах хэдэн зүйлийг анхааралд авах ёстой юм. Үүнд 1. Тэр чуулгыг жилийн аль ч дуртай цаг үе сонгож болдгоо. Тэр чуулга зөвхөн 4-р сарын 21-ний өдөр буюу Эрисоны цэцэрлэгт бахавлаа өөрийгөө Бурханаас хамлагдсан элч хэмээн зарлал тунхагласан өдрийн ойгоор сонгож болно. 4 сарын 21-ний өдөр нь Эрисоны наадмын анхны өдөр бөгөөд бахаачууд оюун санааны чуулга сонгох цорын ганц өдөр нь. Хэрвээ чуулгыг 4 сарын 20-ны нар жаргах цагаас 4 сарын 21-ний нар жаргах цаг хүртэл хугацаанд сонгож амжаагүй бол дараа жилийн 4 сарын 21-ний хүртэл бүтэн жил хүлээх хэрэгтэй болно. 2. Зөвхөн 21 буюу түүнээс дээш насны бахаачууд оюун санааны чуулгыг сонгох ба түүнд сонгогдох хэрэгтэй. Жишээлбэл Рампур тосгонд амьдарч байгаа 60-аад бахаачудаас 35 наснд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс бол гагцгүй дээр 35 хүн чуулгыг сонгоход саналаа өгөх өгөөд эдгээр 35 хүмүүсээс чуулгын гишүүд сонгогдно. 3. Санал өгч байгаа хэм боловч оюун санааны чуулга сонгогдоход хамгийн их тохирсон гэж бодсон 9 хүний нэрийг бичнэ. 9-өөс бага юм уу их нэр бичсэн. Эсвэл нэг нэрийг давтсан тохиолдол саналын хуудсан хүчингүү тоосноо. 4. Оюун санааны чуулга альваад хүнийг бид сонгохдоо түүний баян чинээлэг алдрах авьяад нь эсвэл бидэнд ямар нэгэн тус хүргэсэн учраас түүний ачийг хариулах үүднээс ч биш. Харин Бурхны үйл хэрэг зориулсан чин сэтгэл ба шүтлгийнхээ төлөө зүтгэх авьяас чадварыг нь харгалзсны үндсэн дээр сонгодог үлээ. Санал өгч бахан хүмб нийгэмлэгийнхээ гишүүн эрэгтэй эмэгтэйчүүдийн зан төрх оюун санааны зан чанарыг нь харгалзан үзэж зөвлөл зөв хүмүүс сонгогдоосой гэж Бурханд мөргөх хэрэгтэй л доо. 5. Ямар ч бахаа өөр нэгэн хүнийг хичнээн сайн хүн байлгаж оюун санааны чуулган гишүүнээр сонгох санал болгож болохгүй юм. Сонгуулийн өмнө болон сонгуулийн үеэр хэн нэгэн хүний нэрийг дэвшүүлэх юм уу хэн нэгэн хүн дээр хүмүүсийн анхаарлыг хандуулахыг бахалаа хоригдсан юм. Бахан нийгэмлэгийн хинч өөр нэгэн хүний санаа болгосон юм уу санал болгохоор бодож байгаа хүмүүсийн нэрсийг мэдэх ёсгүй. Эхнэр нөхөр хоёр дотны нөхдүүд ч хүртэл хэний төлөө санал өгөх гэж байгаагаа бие биесээ нууцлана. Баха хүмүүр тус хүрдэ Бурханаас тусламж хүсч бусдын үзэл бодлын нөлөөнд авталгүйгээр өөрөө шийдвэр гаргах ёстой байдаг. Зөвхөн бичиг үсэг мэдэхгүй баха хүнд итгэл хүнээр саналаа хэлж бичүүлж болно. Дээрх бүх зүйлийг Рампурын бахаачууд анхааран тухайн жилийн оюун санааны чуулгын гишүүдийг сонгоно. Хэрвээ саналаа өгөхөөр нэг цагт нэгэн газар цугласан бол цуглаанаа мөрөглөөр хэлж ариун энэ даалгаврыг биелүүлэхэд Бурханаас адис ивэлийг хүртэнэ.
хүснэ. Дараа нь саналуудыг хурааж хэдэн бахаачууд саналыг нь тоолно. Нэгэн саналын хуудас суулган дээр бичсэн нэрсийг уншихад нөгөө 2 юм 3 хүн бүрийн авсан саналыг нэмбайлан тэмдэглэнэ. Хамгийн их санал авсан 9 бахайг тухайн жилийн орон нутгийн оюун санааны чуулган гишүүнээр сонгоно. Ийхүү рампуурын бахаачууд дор нь өрний мянган хот тосгод амьдарч сүсэгт нэгтнүүдийн нэгэн адил. Дараачлын Лисбоны анхны өдөр хүртэх хугацаанд нийгэмлэгтэй өөрчлөх оюун санааны чуулгатай болно. Дараа жилийн мөн үед Бахай ертөнцийн даяар сонгуулийн үйл явц дахин давтагдана.